аяллаа тасалбар. Нэвтрүүлгийг дэмжин ажиллагч өнгөлөг аяллаа Yellowtail. Илүү чанарыг илүү хямдаар E-Mart. Эрүүл, органик, натурал, өвчтөг брэнд. Үндэсний агарын тээврийн Мяд компани. Buon americano. Teresa con me. За өглөөний мэнд. Берлинд ирсэн байна. За өглөө бол эрт жоохон бороо орж ирсэн. Одоо бол гадаа нар гараад гоё болсон байж байна. Ногоон байгууламжтай маш гоё явтан. Тэгээ өнөөдөр бүгдээрээ хамтдаа бол Берлиндээр явж үзье. За кофений хамт бол маш гоё байна. Einstein гэдэг юм кафе байд юм байна. Бидний буулсан буулттай их ойрхон. Тэгээд гараад ирлээ. Өчигдөр бид нар бол үндэсний авиа компани Мяатайхан онгоцон суугаад шууд Франкфурт руу ирсэн. Тэгээд Франкфуртаас гараад наашаага хурдан галт тэргэнд суугаад тэгээд Берлинд шөнө ирээд амарчаа. Тэгээд өнөөдөр өглөө өнцгийж чинь тэгээд сонирхолтой шинэ мэдрэмжийг авчихна. I'm scared of falling after all. Take me where I shouldn't hide. If I got nothing to lose, I want to see what is on the other side. Бажиг хүүтэн байна. За иймэрхүү скутерүүд бол хаасаагүй байд юм байна. Скутер бол хаасаагүй байд юм байна. QR код уншуулаад тэгээд шууд хэрэглээд унаад явах юм байна. Тэгээд дуртай газраа бол тэгээд орхичихно. За энэ бол баруун Германы ерөнхийдөө төв хэсэг. Энд одоо манайхаар нэг жижигхэн павильон гэх юм уу зүйл зассан байна. Тэгээд надад бас таалагдсан, та бүхэн сонирхоод үзээрэй. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүүхдүүд бодвол бүгдээрээ хамтдаа ингээд зураг зурд юм байна. Хүүхдүүд өөрсдөө зураг зурд юм байна. Хүүхдүүд бол одоо өөрийнхөө бодож байгаагаар илэрхийлээд зураг зурчихна. 14 хоног болгоо ингээд солигдож идэв юм байна. Бяцхан шалгууртай. Тэгэхээр манай Улаанбаатар хотод ч гэсэн ийм яг дүүргүүдтэй гэдэг юм уу, хотын төв хэсэгтэй гэдэг юм уу, энэ хүүхдүүдэд энэ соёл урлагийн боловсрол болгох чиглэлийн иймэрхүү хөрхөн павильон байгаад хүүхдүүд өөрийнхөө хүссэн зүйлээ зурсан зургуудаа энд тавьчихдаг. Жирийн одоо гудамжаар явж байгаа аялагчид янз бүрийн хүмүүс зургийг үзчихэд тийм боломжийг бас олгуул их зүгээр санагдлаа. Энэгээр ч одоо ингээ яг төв гудам болохоор чи хэдэн 10,000 хүмүүс өдөр болгоо явж яадаг. Тэгээд энийг чи үзэн шүү дээ. Берлиний зочдын жилд болоод нэг 33 сая жуулчаа. Тэрний одоо 29 нь болвол яг цэвэр жуулчид тэ ирдэг. Берлинийг зоож одоо cultural туристүүд гэж ярьдаг штэ. Соёлын туристүүд. Нөгөөтэйгөр яг эдгээр стратеги боловсруулсан хойш ялангуяа стартапууд за тэгээ шинэ нөгөө IT талын ингээ залуу компаниуд дэмжихүүднээс гээд явхад энэ салбар маань яг Берлиний ажил олгогчдын бас хувийн одоо 30% эзэлдэг багч шүү дээ. Баруун Германы иргэдэн solidarity буюу одоо хөгжүүлэх гэдэг юм татвар өгдөг байсан. Татвараас шалтгаалаад зүүн Германыг одоо илүү хөгжүүлэхтэй эргэн хөгжин сэргээх ийм явж явсан чинь нөгөө баруун Берлинийнхаа талаа орхичихсан. Тэгээ одоо тэгээ сүүлийн үед ялангуяа баруун Берлинийнхаа эргээд одоо дид бүтцээ тэ хөгжүүлэх байшин барилгуудыг засварлах энэ төр гэсэн тийм шат маш их явагдаж байгаа. What can I do? You're so loving and gentle to the core. What can I do when you fill me with happiness and much more? What can I do? You're so stunning, I just can't look away. What can I do? За Берлин хот Гидяхтан Кирх сүмийн хажууд ирсэн байна. За 1887 онд бол энэ сүмийг барьж эхэлсэн. За 1906 онд бол дуусгасан түүхтэй. 2000-аас 2015 онд бол сэргээн засварласан. Та бүхэн харж байгаа бах. Энэ сүмийн хан дээр бол одоо бууны сумны ормууд бол нэлээд харагдаж байгаа. Тэгээд яг энэ хэв шинжийг алдагдуулгүйгээр сэргээн засварласан гэдэг нь онцлогтой. Тэгээд 100 гаруй жилийн түүхтэй сүм байж байна. Тэгээд бүгдээр хамтдаа орон сонирхцгаая. Орой.
1961 онд яг баруун буюу зүүн Берлин ч хоёулаа хоорондоо хуваагдаад шодод энэ ханчин баригдсан. Тэгэхээр одоо бид нар бол яг зүүн Берлиний тал дээр зогсож байна. Ханыхаа нөгөө талд авах юм бол За одоо ингээд зүүн Германаас баруун Герман руу орлоо. Нэг Германаас нөгөө Герман руу ороход бол ерөөсөө 1 секунд хэрэгтэй байна. тэгэхээр энэ хаана вэ шүү дээ. Бүхэл бүтэн 61 оноос 89 он хүртэл одоо Берлиний иргэдийн зарим гэр бүлийг ингээд тухайн зөвхөн нэг өдрийн дотор шийдэл ингээд өглөө ажилдаа гараад орой ирэхэд ингээд хан баригдсан байсан шүү дээ. Тэгэхээр ингээд гэр бүлүүд мэдэгдэхгүйгээр эцэг их хүүхдүүд эмээ өвгөө энэ ингээд хамаатан садангууд шууд ингээд сардагдсан ийм гашуун дурсахтай одоо түүхтэй аахгүй юу тий. Тэгэхээр эсвэл тэгэлгүй яг тий. Яг тэгэхээр ихэнх нөгөө тухайн үед эдийн засгийн асуудал нийлээд байсан учраас зүүн Германы иргэд маань бас баруун Герман руу их очижсэн. Тэгэхээр социалист нөгөө нэг Герман маань одоо Оросууд маань юу иргэдэд алдахгүй тул гэдэг үүднээс одоо тий капиталист орноос одоо усаа хамгаалж байна гэдэг тийм одоо үйлдэлээр энэ ханыг барьсан байх жишээтэй. Тэгээ энэ үлдсэн юм дээр одоо ингээд жишээ нь хэр урт үргэлжилэх вэ? Энэ бол бас нэлээд олон километр л үү. Энэ чи одоо ингээд хөрхөн километрээр үргэлжилж байгаа хан чинь тий. Тэгэхээр энэ нь одоо юу гэхээр хан чинь болохоор нэг ясандаа 1900 тий 89 онд одоо яг энэ байж тий 11 сарын 9-нд ингээд энэ чинь одоо хан чинь нурсан шүү дээ. Тэгээ хан нурж хоёр одоо Герман чинь нэгдсэн байж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ хан дээр юу гэхээр дэлхийд даяар одоо уран бүтээлчид дэлхийд дахнаас олон уран бүтээлчид ирээд тэгээд энэ хануудыг графикийн өөрсдийн уран бүтээл одоо тий сэтгэлийнхээ одоо догтлоо ингэж уран бүтээлээ гаргаж ирсэн. Энэ маань юу гэхээр 1990 онд одоо харж тий 2 сарын 9 сарын хооронд зурсан. Тийм учраас одоо энэ хамгийн урт одоо гадаа дэлхийн орчинд байж байгаа хан дээр өгсөн граффити буюу одоо олон нийтийн тий public art болж үзнээр тийм ч учраас E-Side Gallery гэж нэртэй байгаа. Beautiful moonlight robbery. Release me, burn speed, whiz past my ear. Don't burn down my village. On the farm, they were killing all the peasants and the liquor. The tables we have turned, ring big, and I'm dead, I'm just working for. Take steamboat to rest. We're gonna need beautiful things. That's right. Beautiful daylight robbery. I said, Loving you was easy. See, when it was just you and me. Since you wanna leave it, then I'll pick up the pieces. Yeah. Do you think about me? Are you thinking about me? Do you think about me? Are you thinking? За Берлин бол яг харахгүй залуусын хот юм байна. Одоо та бүхэнд харж байгаа миний байгаа орчин юм хуучны барилганд байгаа. Тэгээд хан дээр нь граффитиг бол одоо төрөл бүрээр нь зурсан байдаг юм байна. Одоо энд бол ийм хөгжмийн амьд хөгжмийн хамтлаг, жаз хөгжмийн хамтлагууд нь тоглолт болох гэж байна. За энд тунгуудахгүй би орно. Lighthouse гэдэг дижитал арт ийм музей байна. Тэгээд ийшээгээ бас орж үзнэ. Тэгээд тунгуудахгүй амьд хөгжмийн хамтлагийн тоглолт үзнэ. Цаанаартаг ийм шинэ мэдрэмжийг авсаар байна. Lighthouse.
сонирхолтой мөртлөө бас их 50 м хэмжээг бол сая авлаа. Тэгээд дэлхий гэдэг ерөнхийдөө хөгжмөөр тэгээ визуал эффектийг бол ингээд сонирхолтойгоор ашигласан байна. Битүү тойроод бол дэлгэц тэгээд тэн дээр бол одоо янз янзын эффектний төрсний шилжилтүүд байж байна. За хөгжмийн хувьд бол ингээд маш сонирхолтой хөгжмийн шийдлэн дунд нь Монгол хөөмийн хүртэл ингээд дуурцсан явж байна. Тэгээд зөвхөн манайд бас нэг иймэрхүү дижитал хаус байвал гоё юм байна гэж бодсон. Одоо мэдгүй дандаа нэг тийм юм бодоод байлаа. Нэрээ ингээд Монголын уртын дууны дотор ингээд тэ таймнаар их шиглээл тэн дээр Монголын тал нутгийн дүрс ингээ гарах юм бол бас гадны айлж очиж ирээд Монголын тухай ингээд бас сонирхолтой үзэх тэр боломжийг бол олгох юм болов гэсэн бодлоос надад тухай төрөөд байлаа. The House of Music. Dreh das hier auf, wenn es Zweifel dein Kopf hilft. Dreh es auf, wenn es auf dich einschlägt. Der Weg ist ein Bastard, wenn du ihn allein gehst. Dieser Weg ist eine Shadow in Space. Diese Sonne in der Nacht, it's a hell of a day. За яг энэ хэсгээр бол jazz band бол өөрийн тоглолтоо хүргэж байна. За энэ хөгжмийн зэмсэгтэй холбоотой төрөл бүрийн зүйлсийг ингээд худалдаалыг дэлгүүрээж байна. Нэвтрүүлгийг дэмжин ажиллагч өнгөлөг аялын Yellowtail, илүү чанарыг илүү хямдаар E-Mart, эрүүл, органик, натурал, өвчүү брэнд, үндэсний агарын тээврийн Мяд компани. Thank you. За ингээд тиктэй аваад гараад ирлээ. Grops Bow гэдэг ийм үзээ байдаг юм байна. За өнөөдөр бол энд 3 төрлийн үзэсгэлэн гарч байгаа юм байна. Тэгээд хамгийн ихний үзэсгэлэн нь бол энэ Golden Six Days гэдэг энэ алтан 60-аад он гэдэг үзэсгэлэн юм байна. Тэгээд 1950-аад оны сүүлээс 1970-аад оны хоорондох үеийн 230 гаруй бүтээлийг бол бүтээл энэ дотор байгаа юм байна. Тэгээд за эхний үзэсгэлэн маань бол энэ байна. За энд бол одоо ингээд үндсэн тухайн үеийн яг өнгө төрхтэйгээр байгаа зураг нь фото зураг нь ингээд хэвлэлцэн байж байна. Гэтэл одоо энд бол яг энд байгаа орчин нөхцөлийг бол тэр чигээр нь ингээд зурцсан байж байна. За тэгэл хүмүүсийн амьдралын бүх төрлийн үйл явдлуудыг энд бол бас доотлолт нь харуулсан байна. Тэгээд энэ хэсгээр бол проектороор тухайн үеийн одоо хөгжим, дуу
түүнтэй холбоотой дүрс бичлэг бол ингээ гарч байна. Ерөнхийдөө уур амьсгалын хувьд бол яг л 1950-ад он, 60-ад он, 70-ад оноо шууд ингээ илэрхийлээд явд юм байна. Maybe I didn't treat you quite as good as I should have. Maybe I didn't love you quite as often as I could have. Little things I should have said and done, I just never took the time. You were always on my mind. You were always on my mind. За дараагийн үзэсгэлэн маань Дайнета Синич гэдэг энэ уран бүтээлчийн үзэсгэлэн юм байна. За Дэнсэн энэ камертай бүжиглээ гэж байна. Тэгээд энэ уран бүтээлч хамгийн анхных нь одоо авч ирсэн бүтээл зургуудаас гадна одоо орчин үеийн сүүлд авсан уран бүтээлүүд нь ч гэсэн байгаа. Тэгээд энэ үзэсгэлэн бол анх удаага ингээд хүмүүс дэлгэж үзүүлж байгаа юм байна. Тэгээд ийм үзэсгэлэн байна. Зурагчны хувьд бол одоо яг энтгэн хүмүүсийн өдөр тутмын амьдрал, за тэдний ширгэлдэг зүйлсийг бол ингээд өөрийнхөө сэтгэмжээр бол ингээд буулгасан байна. Тэгээд зургуудаа байрлуулсан хэлбэр нь ч гэсэн маш сонирхолтой санагдаж байна. Зүгээр ингээд цав цагаан хан дээр ямар нэгэн жаац элдвэнгөөгөө шууд өөрийнхөө зургуудыг тавьсан байна. Тэгээд бүх зургууд нь хар цагаан байгаа гэдгээрээ бас онцлогтой юм байна. Second chances, and I know that I'm not perfect, and this probably sounds really selfish, but I hate that I'm not with you. I just wish that I could tell you that my this time is the truth. I lost the trust, I understand, but do I have to be that man? It's unthinkable, but loving you was easy. See. За 60-аад он үнэхээр сонирхолтой байлаа. 1950-аас 1970-аад оны үеийн хүмүүсийн амьдралын хэв маягийг бол фото зургийн хальснаа хэрхэн яаж дүрсэлж байгаа гэдгийг энэ үзэсгэлэн дээрээс харж болно. За үүнээс гадна дэлгэцэн дээр кино болон баримт кинонд одоо юу гэдэг тухайн хүмүүсийг хэрхэн яаж ямар амьдралаар амьдэрсэн бэ гэдгийг бол шууд харуулж болно. За танхимд бол тухайн үеийн дуу хөгжим явж байсан. За дээрэс нь уран зургийн хувьд бол 1950-аас 70-аад оны үед ямар уран зургуудыг уран бүтээлчд маань ямар чиглэлээр зурдаг байсан бэ гэдгийг ингээ бүгднийг хослуулж харуулснараа болов энэ үзэсгэлэн үнэхээр онцлогтой байлаа. За бид нар Берлиний яг төв хэсэгт явж байна. Энд бол Монгол улсын элчин сайдын яамны төв офис одоо байрлаж байна. Хуучин бол одоо хотын захад байрлаж байсан бол одоо энд ирээд 7 жил болж байгаа юм байна. Тэгээд анх баруун зүүн Герман ингээд хуваагдсан үед бол хоёулантай диплом харилцаа тогтоосон байсан. Гэхдээ яг аль биесээр бол 1974 оноос холбооны бүгд найрамд Герман улс Монгол улс хоёрын одоо дипломат харилцаа үүсдэг. За одоо тун удахгүй бол одоо дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болох юм байна. Тэгээд элчин сайдынхаа
яамны төв офис дээр ирсэн байна. Одоо бүгд хамтаа орцгоё. Манай Nord Art-ын багийнхантай бас элчин сайд уулзахаар хүлээж байгаа. Тэгээ хамтаа орцгоё. Something smart to say. 'Cause I'm already on my way. I heard them whisper behind my back. Бүгд наримд ардчсан социалист Герман улс гэж байсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр үед бол бас технологи харилцаа тогтоогоод элчин сайдын сууж ирсэн байна. Хамгийн анхны элчин сайдны эдлүүшгийг хүн сууж ирсэн байна. Би сайхан шүү дээ нэг юм лайлгын гадны улсад явж байгаа элчин сайдынхаа ямар орохоор нэг юм. Тийм хүмүүс их дуртай байдаг шүү дээ. Ер нь бол нэг гоё. Тийм ер нь манай иргэж гисэн өөрсдөө дуртай. Тэгээд энд чинь консулын төлбөрөөр бас үйлчлэгээнүүд байдаг тийм. Тэгээд жишээлх юм бол одоо гэрдэлт бүртгүүлэх. Гэт. Одоо удахгүй болох гэж болох бас нэг арга хэмжээ магадгүй алдарт ихийн одон гардуулах. Тэгэхээр одоо энд ирж одонгоо гардаж авах бас хүмүүс дуртай. Тийм байдаг. За баярлалаа. Тэгээ таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Манай бас энэ консулын хилцгээд байгаа. Консулын хилцийнхэнтэй бас уулзуулна. Тэгээ түрүүнд би өрөөгөр марсаа манай. Тий. Бидэд орж ирээ танилцчаад гарсан. Санаа консулын хилцийн дарга Батбэлэг. Тий бэлгээ. Бид танилцаад авсан. Тий. Өстө санаанд явж байгаа даа л шүү дээ бид чинь тий. Бид нэр бас ингээд бас гайгүй сайхан элчин сайдын яамаа та нарт танилцуулчихсан. Энд бол одоо ингээд задгаа талбай дээр 21-р зууны германчууд гэдэг ийм зургийн хөрөг зургийн үзэсгэлэн байж байна. Тэгэхээр 21-р зуунд бол Германд одоо ямар хүмүүс ажиллаж амьдарч байгаа гэдгийг бол ингээд харуулсан. Маш сонирхолтой шил. Тэгээд энэ бол ямар ч хүн үзэхэд нээлттэй зүгээр л ингээд талбай дээр ингээд байрлуулсан байж байна. За одоо энэ Мортиц Кохлер гэдэг хүн бол одоо энд ингээд яг л өөрөөр ингээ байж. Тэгээ зургуудыг ингээд байрлуулсан байгаа нь үнэхээр сонирхолтой шийдэл байна. Бид нар хамтаа явж үзцгээе. Манай ч гэсэн ягаад ийм үзэглэн байж болохгүй гэж те. Монголын одоо юу гэдгийг төв хөв соёлыг сурчилсан гэдэг юм уу? Эсвэл зүгээр л монгол залуучуудын ийм хөрөг зургаар ийм үзэглэн хийвэл гоё. Тэгээд үзэглэн заавал галерейд биш. Хотын төв хэсэгтээ гудамжинд хаач ингээд байж иж болохоор. I see you walk out of the shade. Oh yeah. Came out. It's in the past now. Энэ ингээд зураг үзэглэн харах юм бол Аз хүмүүс, за тэгээд Араб гэдэг юм уу төрөл бүрийн одоо үндэстний төлөөлөл болоод зургийг бас энэ үзэглэн дээр оруулж өгсөн байна. Тэгээд дэлхийн нийтээрээ бол даяарч байгаа хүмүүс сайгүй бүгдээрээ хүссэн газараа одоо амьдарч байна. Тэгээд энэ дээр бол яг энэ үзэглэнгээс бас 21-р зууны үеийн германчууд ямар байгаа вэ гэдгийг харж болохоор байна. Ингээд зураг авах болчих уу? Crystal, I was sipping when he slay and he say, can I kick it? Yes you can I kick it? But loving you was easy. Тасаны центр. Ихэр It was just you and гоё битэн байгуулсан. Юу ярих вэ? since you wanna leave it, I'll pick up the pieces. Yeah, you said I'm out of second chances, and I know that I'm not perfect, and this probably sounds really selfish, but I hate that I'm not with you. I just wish that I could tell you that my this time is the truth. I lost the trust, I understand, but do I have to be that man?
It's unthinkable. Нэг нь бол одоо гадны хэлний ингэж явахгүй шаардсан. Нэг нь бол илүү юм зөөлөн болгосон. Харагдаж байна. За үндсэн хоолнууд тэнд дарагдаж байна. Зайлс шүү дээ. Маш зайлсаад. Нэг пим юм болсон юу болсноо. Нэвтрүүлгийг дэмжин ажиллагч өнгөлөг аялын Yellowtail. Илүү чанарыг илүү хямдаар E-Mart. Эрүүл, органик, натурал, өвчтөг брэнд. Үндэсний агарын тээврийн Мяд компани. За энэ удаа бид нар Норд Арт 2022 олон улсын уран бүтээлчдийн фестивал дээрээс нэвтрүүлгээ бэлтгэн хүргэхээр хүрэлцэн ирсэн байж байна. За Германы хойдлын Булсдорф гэдэг хотод энэ үзэсгэлэн болдог. За хамгийн анх 1999 он зохион байгуулагдсан. За монголчуудын хувьд 2014 оноос хамтын ажиллагааны эхлээд 2015 онд бол өөрсдийн гэсэн павильоныг засаад уран бүтээлчдэр оролцож байсан юм аа. За энэ жил бол 18 уран бүтээлч оролцож байгаа. За энэ жилийн Норд Арт 2022 фестивал 45 орны 250 орчим уран бүтээлчид өөрийнхөө уран бүтээлээр оролцож байгаа юм аа. За тунгадахгүй нээлттэй арга хэмжээ эхлэх гэж байна. Энэ бол Nord Art 2022. За тэгэхээр Монгол улс Nord Art олон улсын туршлага хүрээлэлгээ үүсгэсэнтэй Монгол Германы дипломат харилцаа одоо тогтсны 40 жилийн ой буюу 2014 онд хамтын ажиллагаагаа эхэлсэн байж байгаа. Тэгээ бид нар 2015 онд анх Монголын уран бүтээлчид маань одоо яг Nord Art дээр Focus Country буюу онцлог орноор оролцоод нийтдээ 33 уран бүтээлчийн 120 гаруй уран бүтээлийг одоо анх бид нар 3000 орчим талбай дээр одоо метр квадрат талбай дээр танилцуулж ясан ийм туршлагаар хамтын ажиллагаа эхэлсэн байж байгаа. Энэ удаагийн павильоны хувьд 2022 оны одоо Монголын павильоны онцлог нь юу вэ гэхээр бид нар завсар орон зай гэсэн нэртэй нийтдээ 18 уран бүтээлчийн 56 уран бүтээлийг одоо дэлгэн үзүүлж байна. Тэгэхээр анх 2015 онд орж ирснээр бодвол одоо 19-22 онд орж байгаа уран бүтээлчдийн хувьд ингээ харьцуулахад юу гэхээр зарим уран бүтээлч маань бас хэд хэдэн удаа одоо тийм ээ бас 2 дахь 3 дахь удаага Nord Art-д оролцож байгаа уран бүтээлч байна. Нөгөө төгөр бас их анх удаа оролцож байгаа уран бүтээлчд байна. Энэ удаагийн одоо Монголын павильоны онцлог дээр бол илүү одоо инсталляцийн тал руугаа нэлээд уран бүтээлүүдийн одоо төрөл маань илүү давмгаалсан байх жишээтэй. Нөгөө төгөр эмэгтэй уран бүтээлчд маань буюу залуу уран бүтээлчдийг бид нар бас одоо энэ удаагийн павильоноор дамжуулж одоо Европын зах зээл дээр танилцуулж байна. Одоо Ханирт цайдаг гэдэг нэртэй уран бүтээлийн бие даасан каллиграфийн үзэсгэлэнгээс 33 бүтээлээс шилэгдэж оролцож байгаа 2 бүтээл дэглэгдэн тавигдсан байгаа. Тэгээ үзэсгэлэнгийн одоо энэ бүтээлүүдийг дуртай бол урамчлалын төрлөөр хийгдсэн
Тэгээд Ирэмгий, Манан гээд одоо хоёр ажиллаар бол оролцож байгаа. Миний хийж байгаа бүтээлүүдийн онцлог хөвчлэн надад зотон дээр ажилласан байдаг. Тэр зотон тэр тос хоёрын хоорондоо хэрхэн харилцаж байгаа, уусах, нэвчих, цацрах тэр одоо элементийг гаргахыг зорддог. Тэгээд миний бүтээлийг хараад одоо хүмүүс Монгол бичгийн одоо тэр зурлагтай хизээг, титэм, тусал, цацлага гэдэг энэ Монгол бичгийн зурлагуудыг ингэж харах боломжтой. Тэгээд Монгол одоо бичиг, Монгол соёлыг бас багж олох гэсэн хүмүүст хүрэхийг зорддог. Нөгөө талаасаа энэ цацарсан, ууссан тий тэр шингэн ингэж нүүж байгаа нүүлт энэ бүгд хүмүүст ямар нэгэн байдлаар сэтгэлийн одоо тэр ирч хүч, эмоц тэр зүйлийг биелүүлэхийг оролцсон. Би Норд Артад өөрөө Үүсэл гэдэг нэртэй бүтээлээр оролцож байгаа. Энэ бүтээл маань болохоор төмрөөр хийгдсэн. Тэгээ утга санааны хувьд хүн ер нь бол ингээ гаднаас ингээ нэг л харагддаг тий. Гэхдээ ингээд хүн болгонд маш олон янз бүрийн сэтгэлдлүүд төрүүлж идэг. Зөрөөд өнгөрч байгаа хүнд ч, харцаад өнгөрч байгаа хүнд ч, бүр ингээ хамт амьдарч байгаа найз нөхөд одоо хин мэдээ хүн болгонд ондоо маш олон сэтгэлдлүүдийг төрүүлдэг тий. Хин нэгэнд жаргал өгдөг бол хин нэгэнд зовлонгийн шалтгаан болж идэг ч юм. Тэр болгон хүний ингээд маш олон юм одоо энэ амьдарч байгаа амьдрал дээр те маш олон юм давтамжтайгаар ингэж амьдрдаг гэсэн утгатайгаар тэгээд энэ болохоор унтж байгаа дүрстэй байгаа. Гэхдээ унтаж амарч байхдаа ч гэсэн хүм гээд маш олон хувилбараар амьдарч байдаг. Хүн болгоны сэтгэл зүрхэнд маш олон хувилбараар амьдарч байдаг гэсэн утгатай. Энэ удаагийн Норд Артад орж байгаад би бол баяртай байна. Анх удаа юуны өмнө дээд намайг одоо урьсан оюун туяа бөгөөд түүний одоо зохион байгуулалт менежмент багт одоо талархлаа хэлээ. Би за ямар том хэмжээний бүтээлийг хэрэн зэрэг өөрийнхөө яг аль болохоор том хэмжээний бүтээлийг явуулж танилцуулсан байгаа. Тэгээд эдгээр бол энэ Венус за тэгээд бусад тэр харагдаж байгаа дөрвөн бүтээлийг эдгээр сонгож авсан юм. Миний гол баримлууд бол дандаа нэг тийм доторх орон зайг нь бас харуулсан. Тэгээд доторхных гэсэн өөрийнх нь ертөнцтэй гаднаас нь хахад бас нэг өөрийнх нь ертөнц. Энэ хоёрыг ингэж нэг хавсруулж ерөнхий миний ажлууд энэ гард ер нь хийгдэж байгаа юм. Энэ арт талд харагдаж байгаа энэ Венус бол одоо бараг 20 арай хүрэхгүй байх тийм жилийн түүхтэй энэ Шваб, Мужи, Алп гэж нэртэй тэр нэг одоо 3 агуу байдаг. Нэг агуунаас нь олдсон 6 см нэг юм баримл байгаа. Тэр нь Альбын Венус гэдэг нэртэй. Энэ тэгээд 40,000 жилдээ 40,000 жилийн өмнө хийгдсэн гэж одоо оншууд тавьсан байгаа юм л да. Тэгэхээр зэрэг энэ баримл анхны баримл болж талаа хүн төрлөختөнд. Тэгээд энэ баримлыг анх удаа дээр сонин сэтгүүлдээ зургийг хараа би ерөөс тэгээд шууд биширсэн. Нэг ёсонтой урлагийнхаа хамтаа тэгэл 10 жилд дандаа тэрэндээ харах болгоно би одоо эний ер нь дандаа монументал харагдаад байх ер нь том юмар санагдаад тэр үед нэг санаа буусан. Тэгээд нэг 10 жилийн дараа одоо 15 жил бод 15 жилийн дараа нэг л юм хиймээр санагдаад за хийгээл хав. Яа тэгэл хийгээл үтсэн тэгэл багасгаад тэгэл 3 м 40 болгосон юм да. За энэ жилийн Норд Артад би миний 6 том бүтээл том буюу томруу хэмжээний бүтээлүүд орсон. Ирсэн одоо энэ миний ард байгаа энэ
Дундгой аймгийн их газрын чулуу цогцлборын одоо энэ зургийг 2 м 5 м-тэй энэ бүтээл энэ Монголын павильоны голлох зураг бүтээл болж одоо ингээ өлөгдсөн байна. Эндээ бол маш их одоо сэтгэл хангалуун байна. Бас одоо энд ирж үзэж байгаа хүмүүс маань айгүй их анхаарал тавьж байна. Дахиад Дундгой аймгийн их газрын чулууга Агим халуун 1, Агим халуун 2 гэсэн дундавтар зураг, дунд хэмжээний 2 зураг байна. Монголын павильонд 350-тай 2 м-тэй нартаа өглөө гээд бас ийм томроо хэмжээний ажил байна. Ерөнхийдөө энэ урсгал миний зурж байгаа урсгал чиглэл бол Евро импрессионист, экспрессионист чиглэл рүү ерөнхийдөө зургцсан болов гэж би ерөнхийдөө боддог. Тэгээ энэ бүтээлүүд маань бас Монголын павильонд бас өнгө нэмж байна. Төв энэ олон улсын павильонд Тэнгэр уул буюу богд өргөл гээд бас томроо хэмжээний бүтээл маань тавигдлаа. Энэ олон улсын павильон бол маш том павильон байна. Энд бас нэг том бүтээл маань орсонд маш баяртай байна. Yeah, Mongolia was something completely new for us. It was unknown territory for us, and Wolfgang and Inga made the contact to somebody, I believe to Tuya in the first place, and she is a very charming person and has made friends with us over the years. She is very instrumental for this long relationship. And then when we had the first exhibition with the Mongols, it was very new for the people coming from Mongolia, and it was very new for us. And I remember one of them was dancing on the grass when the sun was setting, wasn't it? And we said, wow, this is really exotic. And then we learned Chibot and his artwork, and we were very impressed by the approach he is taking. He came, workers of his were coming 9,000 kilometers by truck through Eurasia all the way here, and we're welding this piece of art which is standing at the end of our sand road here, where now birds are nesting on, by the way. They like it as well. I call it the cloud, he calls it differently. And Ochibot has developed further and further every year, and finally made pieces of art, very nice, a spiral in the garden with the men standing in a circle, that one of them found its way to the United Nations buildings. We have seen Venus of Wilnsdorf from different artists over the years, and now also have a Mongolian artist take on this subject. It has impressed me a lot. It shows that the symbols in the world, the Venus of Wilnsdorf is a symbol for mankind, 30,000 years old, is spreading out around the globe, also to Mongolia. I was very impressed by that, and I think it's a great piece of art. Yeah. Бүтээлүүдийн үед болохоор бүх баримлууд маань гар техникийн аргаар хийгдсэн керамик бүтээлүүд байгаа. Керамик баримлуудын ажлууд байгаа. Тэгээ нөгөө яагаад байгалийн элементүүд орсон бэхээр ер нь бол биднээсээ үл анзаарагдах чулуу, мод, гүндэс, үс, ургамал, ус гэдэг бүгдийн бүгдэд өөр нөгөөсөө бурханлаг амьдлаг чанар байдаг. Тэр бүгдийг бид нар үл анзаараад ингээд зүгээр л ингээд байдаг л зүйл гэж боддог. Яг үнэн хэрэгтэй бидний дэргэд яг бурхад яг байж идэг. Биднээсээ доторчсон бурхад байдаг. Юм амьдээс хөдөлж байгаа бүх юм болгоно бурханлаг чанар өөрт нь байд юм а гэсэн санааг л энэ концепцээр нийтээр нь хийх гэж бас зорьсон байгаа. Энэ бүтээлийн санаа ер нь бол хүч угаасаа дотроо оршд юм байна. Хүч угаасаа юм болгоно байд юм байна гэсэн санааг болсон байгаа. Гол нь нөгөө хүн болгонд ойлгомжтой болох талаас нь ярих юм бол хүмүүсийн сайн мэдээр нөгөө мод бол үнэхээр гайхалтай үзэсгэлэнтэй маш гайхалтай харагддаг боловч хамгийн задгай хамгийн тийм эрхчлөлтөд орон зай дээр айгүй гоё тийм эрхчлөлтөөр ургадаг. Гэтэл модны
доод үндсэн болохоор хамгийн давчуу, хамгийн харахгүй, хамгийн хүйтэн, хамгийн боломжгүй газар тэр үндэс өөрөө ургахтаа тэр орон зайг өөрөө харагдаж, тэр орон зайг өөрөө мэдэрч, өөрөө хайрлаж, өөрөө бүх юмыг хүндэлж хайрлаж ургадаг. Тэр маань ингээд эргээ бодонгууд модны ухаан нь дээрээ байна уу, доороо байна уу гэдэг санаа яг энэ бүтээл дээр гарсан байна. Тэгээд энэ нөгөө хүний ухаан бодолч гисэн, хүний ухаан бодол сэтгэл дээр бурханлаг чанарчсан дотроо орчтын болов, дотроос угаасаа улбаатай болов гэсэн санааг л ерөөхдөө хийх гэж зорьсон байна. Ich freue mich natürlich über viele junge Künstler auch und natürlich auch über den hohen Frauenanteil jetzt in diesem Jahr. Denn oft denkt man ja, das ist so weit weg, dieses Land, und es ist gar nicht demokratisch, aber es ist demokratisch. Und jeder, der möchte, kann natürlich sich in den Weg der Kunst bewegen und sein Atelier haben in der Mongolei. Und das finde ich sehr schön, und das zeigt unseren Menschen, welche Möglichkeiten es gibt. Nicht nur mit dem Auto oder mit dem Zug dorthin zu fahren oder hinzufliegen. Das macht mir persönlich sehr viel Spaß. Und für die mongolische Kunst, da hoffe ich gerne, dass das einfach so weitergeht. Und What can I do? You're so loving and gentle. За энэ ардууга уран бүтээл бол одоо доолд уран бүтээлчийн улаан зохиомж гэдэг нэртэй зохиомж байгаа. Доо бол буюу одоо миний аав бол ерөнхийдөө Монголд абстракт урлагт өөрийгөө зориулсан хүн байгаа. Абстракт урлагаар одоо бүтээлээ туураад энэ жил одоо 70 насных нь ой тохиож байна. Орчин үеийн урлаг гэдэг бол өөрөө тийм тодорхойлолт байхгүй. Гэхдээ таны одоо сэтгэл оюунд ямарваа нэгэн дохио, ямарваа нэгэн ухаарлыг өгөх зорилготой байдаг. Тэгээд тэрийг өгч чадчихвэл тэрийг contemporary урлаг гэж нэрлэж байгаа. Өнөөдөр арга хэмжээнд ирээд уран бүтээлчдэрээ бол бахархаж байна. Олон улсын энэ үзэсгэлэн бол орчин үзэсгэлэн. Өнөөдрийн оролцогч орнуудаар бол Хятад улс байна. Гол түнш орноор нь бол Польш оролцож байгаа юм байна. Тэгээд энэ хоёрын дэргэд хамтдаа нэрлэгдээ явж байгаа манай Монгол улсын павильон дээр ирээд байна. Энэ юг илтгэж харуулж байна гэх юм бол монголчууд бол энэ орчин үеийн хорвоод бол том гөрнөттэй л бас энэ зэрэгцээд манай уран бүтээлчид улс орных нь нэрийг өндөрт мандуулаад явж байгаад бол энэ цууга элчин сайдын хувьд бол бас баярлаж талархаж байна. Германд Монголын инхийг ирэмхэлсэн гадаад бодлого хэрэгжүүлдэг уран бүтээлчд нь ингэж чөлөөцөө сэтгэдэг арчилсан орны төлөөлөл гэдгээр оролцож байгаад бол бас бахархаж байна. Тэгээд манай уран бүтээлчд бол олон хүнд, олон үзэгчдэд бүтээлээ танилцуулж Монгол орноос сурталчилна гэдэгт бол талархаж байна. Also ganz viele von unseren Besucher, die kennen das schon, und wenn sie hören, es gibt mongolische Sonderprojekt wieder, dann wissen sie sich schon zu freuen, weil sie wissen, was auf sie zukommt. Es gibt aber ganz viele neue Besucher und auch ganz viele Leute überhaupt, denen das noch nicht bewusst ist, dass in der Mongolei auch hochqualitative, moderne Kunst gibt. Also moderne. Ерөнхийдөө манай павильон бол бас бусад орны павильонуудаас нэлээд онцлогтой болж байна л да. Хамгийн чухалтай гэх юм бол юу гэхээр соёл, мөн уламжлал, мөн түүнийг бол өөрөөрөө яаж илэрхийлэх харуулсан бүтээлүүд маань павильонд нэлээд тавигдсан байгаа та. Тэгээд ихэвчлэн павильонд маань бол ингээд нэг төрлөөр илүү дагнагалтай ер нь павильонууд. Манай энэ удаагийн павильон бол маш олон төрлийн уран бүтээл болон уран бүтээлчдийн хамруулснараа нэлээд онцлог байгаа даа. Жишээлбэл ардын зураач, төрийн сорилт, уран бүтээлч доо болтгоо маань одоо тий маш гайхалтай абстракт зураг байхад хажуу талд нь тий нэлээд шинэ нэн орчин үеийн уран бүтээлээр тойрогддог залуу уран бүтээлч төвшин жаргалын инсталляцийн хэсгээс жишээлбэл байрлаж байгаа жишээтэйгээр манайх бол маш ийм холимог тэгээд үе үеийнхаа уран бүтээлчд
бүтээлчид баран уран бүтээлийн танилцуулсан ийм үзэсгэлэн боллоо. Нод артын нийлтийн ажиллагаан дээр нод арт орсны уран бүтээлчд маань олон улсын уран бүтээлчд маань бие биентэйгээ уулзах, мэрэгжлийн хүрээнд солилцоог бий болгох, зөвхөн уран бүтээлчд биш бас одоо кураторууд байж гин тийм ээ. Мөн одоо соёлын менежерүүд хоорондоо уулзж гин, одоо улс төр болон соёлын мэрэгчлэлтэнгүү дипломатууд хоорондоо уулзаж бид нар одоо бас дараагийн төслүүд хамтын ажиллагааны талаар ярилцах ийм боломжийг одоо өгч өгдөг ийм платформ байгаа. Нөгөөтэйгөр уран бүтээлчдийн хувьд болохоор бас уран бүтээлчд маань хоорондоо network болж тийм ээ харилцаа холбоо тогтоосноор зөвхөн мэрэгжлийн хүрээнд одоо солилцоо чөлөөт солилцоо болохоосоо гадна цаашид хамтран ажиллах суур платформ болж байна. За Герман улс холбооны бүгд найрамд Герман улс Буддор хот. За энэ хотод 3000 оршин суугчтай. Гэхдээ Норд арт үзэсгэлэнг бол зуны 3 сарын хугацаанд 100-аас 120 мянган жуулчин ирж үздэг ийм тооцоо судалгаа байдаг юм байна да. За Монголынхаа уран бүтээлчдийн павильоны яг хажууд нэвтрүүлгээ өндөрлүүлж байна. Travel Ticket нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар Норд арт 2022 олон улсын контемпорари урлагийн үзэсгэлэнгээс та бүхэнд хүрлээ. Онцгой дахин давтчихгүй гайхалтай мэдрэмжүүдийг авсан гэдэгт итгэл дүүрэн байна. Уран бүтээлчдийн амжилтсыг дараагийнхаа улс руу хөдөлгөхөд бэлэн боллоо. Энэ бол Travel Ticket MNB. Yeah. Гэдэг энэ хар зөгийн балтай хар саримсны бэлтгэл байгаа. Тэгээд Монголоос авцарсан энэ бол одоо хүний биед маш олон хэрэгтэй. Одоо арьсны бүтцийг сайжруулан, залуужуулан, цусны тахилсрын хэмжээг бууруулан, судасны ханы хатуурлаас сэргийлнэ гэдэг та нэг юм игээд хараад хэрэглээд үзээрэй. Энэ бол үстэй гоё бүтээгдэхүүн байгаа шүү. За энэ хар тусал гэдэг бас юм бүтээгдэхүүн байж энэ бүтээгдэхүүнийг игээд хэрэглэх юм бол одоо хүнд бас эрүүл мэндийн олон чухал ач холбогдолтой ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд за энэ манай үндэсний телевиз 1911-ээс 2011 оны хооронд Монгол улсын 100 жилийн түүхийг агуулсан 12 зураг DVD байгаа. Тэгээд Монгол улсын түүхэнд 1-р сард ямар үйл явдлууд болсон, 2-р сард ямар үйл явдал болсон, 3 сард санхүүжилт юм байна, нааврын байрны болт юм байна, 4 сард юу болт ингээд бүх түүх үйл явдлуудыг багтаас 12 зураг DVD байгаа. Энийг тань баярлалаа. Билэглээ. За маш их баярлалаа. Энэ бол тест айгүй информатив. Айгүй том билег байна маш их баярлалаа. Баярлалаа. Энэ одоо яг миний зочтой хэсэг бол одоо VIP зочдын орж ирдэг хэсэг. Тэгээд зочд маань одоо орж ирсээр байна. Зөөр бол одоо тун болохгүй эхлэх болно. Тэгээ нэг ийм л юм байт юм да одоо Италид жинхэнэ дуурийг хийнэ гэдэг хэсэг ч одоо тийм. Аяллаа тасалбар.